За сайн уу манайхаа. Сонсож байгаа өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн дугаарт нэг хэсэг өсвөр насныхны шүтэн гүнжин байсан Миа Халифагийн намтар түүний тухай элдв хов живийг та бүхэнд хүргье. Миа Халифа нь 1993 оны 2 сарын 10-нд Ливанд төрсэн байдаг. Жинхэнэ нэрийг нь Сара Жо Чамун гэдэг юм. Тэрээр Бейрут дэх Франц хэлтэй хувийн нэгэн сургуульд англи хэл сурсан бөгөөд Халифагийн гэр бүл өмнөд Ливаны мөргөлдөөний дараа 2001 онд Америк нэгдсэн улс руу нүүжээ. Сургууль дээр үе тэнгийн дэлхэлтэнд их л өртөж байсан бөгөөд энэ нөгөө алдарт 9 сарын 11-ний террорист талдлахын дараа улам бүр нэмэгдсэн байна. Бага насныхан дурсамж тиймч сайхан байдгүй гэж өөрөө дурссан байдаг. Тэр порно салбарт ердөө 3 сарын хугацаа зарцуулж энэ хугацаанд 15-аас 20 видео тоглосон байдаг гэвэл та итгэх үү? Тэгвэл тэр яаж ийм богинохон хугацаанд ийм их алдартай болсон юм бол? Энэ бол тэр ердөө л исламын шашинтан хүн бүхний хувьд байж болох зүйл буюу хижаб өмсгөлтэй порно кинон тоглосон явдал юм аа. Халифа нь 2014 оны 10 дугаар сард нүцгэн загвар өмсгөж болох сонирхолтой эсхийг нь асуусан нэгэн танихгүй ирийн саналыг хүлээж авсны дараа л порно кино урлагт хөл тавьсан байдаг юм байна. Тун удалгүй порнод Жулиан Вига, Шон Лоулис нартай хижаб өмссөн гурвалсан порно кино тоглосны дараа олонний анхаарлыг маш ихээр татаж шашны зүтгэлтнүүдийн шүүмжлэлд нутан эцэг их нь хүртэл түүнийг олон нийтийн өмнө үгүйсгэхэд хүргэсэн байдаг. Улмаар олон исламын бүлгүүдээс түүний амь нас нь занлахилж эхэлсэн. Энэ бүх үйл явдал тухайн үедээ жинхэнэ бүүн болж хамгийн их хайлттай порно жүжигчин болсон юм. Халифа Washington Post цөнд өгсөн ярилцлаганда энэ явдал зүгээр л нэг хөгжилтийн явдал бөгөөд тийм гэж үзэх хэрэгтэй гэж хэлээд Холливуудын кинонуудад мусульманчуудыг ямар ч порнографиас хамаагүй илүү сөрөг байдлаар үсгэлдэг гэж мэдэгджээ. Түүнийг олон нийтэд өмгөөлсөн хүмүүсийн дунд Британи Ливан гаралтай зохиолж Насры Аталах байсан бөгөөд тэрээр эмэгтэй хүний хувьд бие махбодоо хүсснээр ашиглах эрх чөлөөтэй. Дэлхийн хагас тамдилдаг эрх чөлөөтэй ухаалаг хүний хувьд тэрээр өөрийнхөө амьдралыг хариуцдаг бөгөөд төлсөн улсдаа огт өргүй гэж мэдэгджээ. Түүнд зориулж алдарт рэп хамтлаг Time Flies хүртэл Миа Халифа нэртэй дуу гаргасан байдаг. Энэ бүх явдлын дараа буюу ердөө 3 сарын дараа тэр энэ салбараас холдож Майамид хуульчийн туслах нэгтлэн бодогчоор ажиллажээ. Түүнийг энэ салбараа орхисноос хойш 3 жилийн турш Pornhub дээр хамгийн өндөр үнэлгээтэй 2 дахь жүжигчин хэвээр байсан гэж боддоо. Гэвч тэрээр энэ салбараас нэг их мөнгө олоогүй бөгөөд үзэгдэл тус бүрээс ойролцоогоор $1000 буюу нийтдээ ердөө $12,000 ашиг олсон гэж ярьдаг бөгөөд би залуу насны тэнэг алдаанаасаа болж ийм зүйлд орооцолдсон. Тэд намайг үндсэндээ ашигласан байсныг нь би хожим ухаасан гэж өөрөө мэдгдсэн байдгийн байна. Тэр хэдийгээр порно салбараас мөнгө олж хэлээгүй ч гэсэн олж авсан нэр хүн дээрээ сошиал платформудад ашиглан сая долларын ашиг хийсээр байгаа билээ. Эцэст нь нэг мартсан маягийн сонин дуулгахад 2016 оны 11 сард Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Саудын Араб дахь Америк нэгдсэн улсын дараагийн элчин сайдаар Халифаг томилохыг шаардсан онлайн өргөдөлт гар үсэг зурхыг уриалж байсан байдаг юм байна. За тэгээд дараагийн дугаарт хэн гэдэг сайхан амтныг оруулж хов батсмаар байгаагаа коммент хэсэгт үлдээгээрэй. Дараа уулзтлаа баяртай.